Эртээ урт цагт Царцаа намжил гэж нэг их тэнэг хүн байжээ. Царцаа намжил сүм хийдэд сууж 3 жилийн турш ном заалгаж. Ном үзээд Царцаа намжил юу ч сурахгүй тэнэг мангуу хэвээрээ байсан тул нэг өдөр багш нь түүнийг дуудаж гин. За, Царцаа намжил минь. Би чамд 3 өвөл 3 хавар 300 3 намар ном заалаа. За тийм ээ багш минь. Та надад 3 жил ном заалаа. Чи юу ч сурсангүй. Тийм болохоор одоо нутагтаа буцтаа намжил минь. Багш минь. Хүрээ хийдэд 3 жил сууж ном үзсэн хүн гэхэд ганц ч маань уншиж сураагүй нутагтаа буцах даан жижигдэр байна шүү дээ. Тийм болохоор багш минь та надад одоо ганцхан л ном заагаад өг. Би 3 жил ном заахад чи юу ч сураагүй байж одоо яаж цээжлэх вүлээ? Намжил минь буцаж үз. Нутагтаа очиж үнэн цагаанаар анзуу. Багш минь дээ. Өчүүхэн ухаан чаваа өршөөж ганцхан л маань заагаад өгөөч дээ. Би замдаа уншсаар яваад харьтлаа заавал сурыг. Би чамд одоо ямар ч ном заахгүй. Харин чи замдаа тохиолдсон бүгдийг ажиглаж харж тогтоож яв. Тэр чин чамд сайнаас сайн эрдэм болно. Манай юу. Гэлаа багштан минь. Ийхүү Царцаа намжил хөдсөн дээлээ хөөргөн бүсэж, хөдсөн гутлаа тагалан өмсөд амандан унших ганц ч mainгүй алсын замд гарч ирээ. Яваад л байж. Гэнэт замын хажууг нь үцхэн модон дээр нэгэн том бараан шуу сууж байхыг хараад багшийнхаа хэлснийг санаж гинэ. Бараан шуу ваа. Бараан шуу ваа. Энэ бүхэн тэгээд эрдэм болох нь үнэн болов? Эсвэл худлаа болов? Бараан шуу ваа. Бараан шуу ваа. Царцаа намжил бараан шууны вааглахыг дуурайгаад явж байтал урдуур нь 2 зэр жороолоод өнгөрөв. Үгүй зэр. 2 зэр жорон. Ингээд цааш явж байтал хөёөгөө цуглуулж байгаа 2 хулга нь газар малтахыг хараад Царцаа намжил 2 хулга нь бовор. 2 хулга нь бовор.
Хоёр хулгана буур буур. Хоёр хулгана буур буур. Царцаа намжил ингэж чэйжлээ цааш явж байтал нэгэн махны хятад худалдаачинтай тааралдаж гинэ. Гахамахаварэ. Гахамахавху сайхан махаа байна. Хөөе Лухана. Наамах чинь ямар үнэтэй юм? Гахаамах чинь ямар үнэтэй вэ? Гахаа. Ямар үнэтэй вэ гэж юм? Хаяа, гахаа. Царцаа намжил хятад худалдаачинтай ярих гэвч хятад хэл мэдэхгүй тул арааны шүлсээ асгаруулan арга чарга барагдсанд ямар үнэтэй вэ гэдгийг яаж ийгээд ойлгуулахаар дохио зангаа хэрэглэв гинэ. Хятад худалдаачин хариуд нь дохиогоор хариулжээ. Худалдаачин хоёр гараа урагж сунгаж урдуур нь нийлүүлэн ямар нэгмийг тэврэх мэт сал авчлаа. Дараа нь гараан алдалж харин дараа нь эрхий хурууга гоц ойлгожээ. Хамгийн сүүлд худалдаачин чихчий хурууга гоц ойлгов гин. Энэ дохио нь хүний тэврэд багтмааргүй тарган уртаараа алд хэртэй ийм сайхан мах байна. Авбал сайн найз. Авахгүй бол муу найз гэсэн дохио байсан боловч царцаа намжил уучрыг нь ойлгосонгүй. Харин уул дохиог багшийнхаа сургаалыг санаж яг л дуурайж дохиж чаддаг болоод цааш явжээ. Бараан шүү ваг. Хоёр зээл жорон. Хоёр хулгана газар малтаад буур. Хятад худалдаачин ингэж дохиод тэгж зангасан. Хаараа! Хүрэнээс яваа ламтан байна. Хаараа! Захо, ламтангүй хаа үрч явна. Хаа хүрх юу ах вэ ноёнтон минь. Хүрээ хийдэд 3 жил шавлан сууж эрдэм сураад буцаж явна да. Та чин тэгвэл их номтой мэрэгэн тэргэн хүн байж таарлаа. Алив дэшээ мөрл асууж мэдэх юм байна ламтан минь. Асуу. Аян зам хол учир аянчилж их ядарлаа. 40 хоног мацаг барьж үзлээ. Мацаг барьсны маргааш ч эдэн ч гэж ястаа үзүүлэн шүү дээ. За тэгээд юм л үзэж явлаа да. Та зоогл. За тэгээд мацаг барьсны дараач их л мэрэгэн болно шүү дээ ламгай чинь. Асуу. Хайрын чим. Эцэг ихээс минь хотом дамжин өвлүүлсэн. Сайхан эд байсан. За. Битгий усан нүдлээд. Мэрэгэн лам ирчээд байх ч. Ламта. Манай эхнэрийн 10 цэнгийн алтан бүгж алгуулч 10 хонлоо. Өөр хавьд миний зарц урлагуудаас өрхөө амтан байгаагүй юм л да. Тэгээд газрын гавар орчсон юм шиг л алгуулчих юм. Ямар зүрхтэй бардаг нь авдаг байна. Их хэцүү хэрэг байна. Надад нэг гэр бариулаад дотор нь янз бүрийн амттан 5 тансаг идээ зоог бэлдэг. Би тэнд 3 хоног сууж мэрэглэн 4 дахь хоногийн өглөөл тэнд орж бүгжээ асуугаарай. Тэгэлгүй яах. Тэгээ. За яах. Нэг сайн цадаж аваад л үхий дээ. Танд өөр юм хэрэгтэй байна уу? Үгүй. Би юм хэлсэнгүй. Царцаа намжил тусгай гэрт орж идэж уухаар элбэг 3 хоног гид цатгалан сэтгэл амар суужээ. Тэгээд за одоо яадаг юм бэлээ гэж бодож хэвттэл багшийнхан загсан үг санаанд орж үзэж цээжилсэн юма ихнээс нь санаж байв. Яг тэр үед ноён түшмлэн дуудаж гинэ. 100 гарын төшмөл зарлиг сонс. За ноён тоо. Ламтан 3 хоног чимээгүй суулаа. Миний төвчээр барагдлаа. Маргааш бүгжний хулгай чиг нэрлэх өдөр байдаг. Чи ерөн чагна уу? Юу хийж вэ цаадах чинь? За анзаараагүй ноён тоо. Огт чимээ гарсангүй. Ламтан 3 хоног бүр гэрээсээш гарсангүй. Тэгвэл чи явж мэрэгэн ламын гадаа очиж юу хийж байгааг нь мэдээд ир. Дуулуу. За би явж мэдээд ирээ ноён тоо. Аяар гэм. Аяар. Тийм ээ аяархан. За юу лээ? Бараан шүү ваг. Бараан шүү ваг. Ноён тоо. Аюулын мэрэгэн лам байна.
Би гэрийн гадаа сууж байтал намайг ирснийг мэдээд бараан шүү ваг гэж хэллээ шүү дээ. Би явж чагнаж болох уу ноёнтоо? Огноо дагуулад яваад чагнаад их. Аяахан байгаарай. Чимээ гарах үзье. Чимээгүй. Нэг юм яриад бай. Тэ цаашаа яалаа. Цаашаа явж байтал хоёр зээр таарлцсан. Хоёр зээр жорон. Юу гэсэн бэ ээжи? Чимээгүй гэж чинь. Хоёр зээр жорон. За яасан? Мэргэн ламтан юу хийж байна? Бурхан минь, охин бит хоёр орж зүрхэлсэнгүй. Өргөө гэрийнхэн зүг чи нааша би цаашаа гисээр явж очтол мэргэн лам бит хоёрыг хоёр зээр жорон химээ цагналаа. Баруун гарын төшмөл. Зарлиг дуул. За ноёнтоо. Мэргэн ламын гадаа би очие. Дагаад яв. За ноёнтоо. Чимээ гаргаж болохгүй шүү. Сэжиг авчихвал дээд язгуурдан хүн надад дэвгүй байх. Ярилцах хэрэг гарвал газар бичлцээ. За. Ингэж тохироод ноён түшмэл хоёр царцаа намжилын гадаа очиод чагнтал дуугаа байх юм аа. Тэгээд дуугүй байгааг нь үзвэл юм мэддэггүй амтан бололтой гэж газар бичилцэж байтал царцаа намжил. Хоёр хулгана газар малтаад буур. Хоёр хулгана газар малтаад буур. Хоёр хулгана буур. Энэ үгийг сонсоод ноён түшмэл хоёр санд минд буцжээ. Маргааш нь сүүлчийн өдөр байхад царцаа намжил яа гараг учраа олохгүй байлаа. Замдаа ажиглаж тогтоосон хэдэн үгээ уншчихсан. Хэлэх үггүй, хийх ажилгүй юм шиг санагдаж гинэ. Тэгээд хожим тогоо дүүрэн түүхий гурил усанд зуурч дээрээс нь шанаг давс хийж шорвог түүхий зутан бэлтгээд түүнийг ууж гэдсэн хөөлгөж өгөхээр шийдэж. Тэгээд шорвог зутан тогоо дүүрнийг уугаа хөвдсөн чинь гэдсэн дүүрээд тогоон чинээ том болчихжээ. Яг энэ үед хатныхаа бөгжийг хулгайлсан жирэмсэн зарц хүүхэн царцаа намжлын гэрийн гадаа сууж байж гин шүү. Ёх. Цүддийсэн мүү хог минь. Чи маргааш өглөө наад цүтгэрээ хаглуулгаа мэдж байна уу? Хүнийг хуурах сайхан байна уу цүтгэрээ? Ламтан. Мэргэн ламтан минь намайг өршөө. Хатны олон бөгжнөөс би нэг нь авчихсан юм аа. Тэр хатан мал сүрэг эд хөрөнгө дүүрэн байж нэг бөгжнийхөө төлөө 10 хоног уйлан чинээ санаагүй билээ би. Намайг өршөөгөөч. Би ядуу дорд хүн. Алина бөгжөөг. Би өөрөө ядуу дорд хүн болохоор ядуусыг их өрөвддөг. Чамайг хулгаасныг би хэнд ч хэлэхгүй. Буян танд дэлгэрэг гялаа. Хоошид харин хулгай битгий хийгээрэй. Ухаарлаа мэргэн багш. За яв. Ингээд маргааш өглөө болж ноён бөгжнийхаа сургийг асуухаар царцаа намжил дээр ирлээ. Заахуу ламтан минь. Хэлэлцэн ёсороо би бөгжөө асуухаар ирлээ дээ. Найн бөгжөө. Ноёнтон минь. Дахиж битгий хаяарай. Ямар гайхалтай хэрэггүй. Мэргэн ламтан та номын буйнаараа энэ бөгжөөг олов уу? За тийм ээ ноёнтон. Олон барлага хардан сэжиглэх хэрэггүй. Олзын үүд нээгдэж, гарцын үүд хаагдсан. Та үнэхээр мэргэн лам юм байна. Манай зэрэгэлдээ хушуунд 20 жил ном бясалгаж даян хийсэн 3 лам байдаг юм л да. Та тэр 3 ном аялцгийг зөвшөөрч болно. Явах ажил яаруу тул би Та надад болгож аж юм уу мэргэн багш минь? за яах вэ? Зэрэгэлдээ хушууны 3 багштай ном хаялцгийг би болгоё. Ийхүү царцаа намжил нэгэнд номтой мэргэн лам гэж итгэгдсэн тул ноёнд зөвшөөрөхөөс аргагүй болж ном хаялцахаар ноёныг дагаад гэлдэрч гинэ. Зэрэгэлдээ хошуу ноёных алдартай мэргэн лам ирнэ гэж тусгай гэр бариулан бэлдсэн байв. Мань тэнийг царцаа намжил гэрт ороод л идж уугаад л сууж байтал тэр хошууны 3 том лам ном хаялцахаар ороод ирлээ гин шүү. Царцаа намжилд хэлэхүг олдохгүй байсан тул дэмийл нөгөө хятадаас сурсан дохиогоор зангаж үзүүллээ. Тэгсэн чинь 3 лам
үгч хэлэлгүй гараад явчихжээ. За яв. Уртаа барьдаг 3 том лам нар минь. Та гурав цаатгыг харав уу? Хэр их номтой хүн байна да. Яста ярихгүй. Үнэхээр мэрэгэн хүн юм. Манимэтийн бэндлэртөө ном хаилцах хүн биш ээ. За яаж вэ? Яагаад ном хаилцаагүй лээ та нар ч нэ? Биднийг яваад л орсон чинь Дэлхий ямар хэмжээтэй вэ гэхэд гараад угуулаад. Алдхан биеэрээ дүүрэн ном сурсан уу та нар гэж гараа алдлаад л. тэгснэ мэдвэл сайн гэж эрхийгээ гоцоолгоод Мэдхгүй бол муу гэж чигчиг хоцойлох. Тэгээд тэр ламтай ном хаилцахыг хэмээнч зүрхэлсэнгүй лээ ноёнтоо. Ингээд царцаа намжилгийн бүрэн ялалт болж ноён тоогон буцажээ. Намар цаг юмсанж. Энд тэндгүй царцаа царгиж нутгийн ард царцаа намжилгийн нэрийг мэдэхгүй ч мэрэгэн лам хэмээн бахархан ярилцдаг болох үед царцаа намжилч нутаг үзэг болж гинэ. Түүнд ноён их хэмжээтэй алт мөнгө булга минж бэлэгдэж ачаа хөсөг төхөөрүүлэн аян замд үдэж өгөх гэж байна. Ноёны дэргэд царцаа ирж бууж гин. Ноён барьж авах гэж чадсангүй. Гэхдээ дахиад барих гэтэл дутуу бариад алдчихж. Дахин царцааг дайрж барьж аваад атгсан тэр чигээрээ мориндоо мордон давхиж ирээд тэнэг намжлаас асуув. Заламтай минь. Миний гарт юу байгааг та мэргэлж айл. Ноёнтой минь. Би үннээ авчи. Царцаа намжил 1 дахь удаага баригдсангүй. 2 дахь удаага барыг л баригдах шахсан. 3 дахь удаага одоо ч аргагүй баригдлаа. Царцаа намжил үхээ үстэй. Үхэж. Нэрэл тэмдэл ламтай минь. Би яг л 3 дахь удаага арай гэж энэ царцааг барьсан юм. Одоо ч үхсэн ч үнэн байна. Та аргагүй л мэрэгэн хүн маш шүү. За, та энэ замдаа алжаалгүй сайн явж хүрээрээ багш. Ноён тун ламын нэрийг урд нь асууж байгаагүй дээр намжил гэдэг үгийг сонсоогүй тул царцааг хэрхэн барьсныг мэрэгэн хэллээ хэмээн бахаргаж царцаа намжлыг үдж өглөө. Царцаа намжил орон нутагт ан очиж үнэн цагаанаар элбэг амар жимэр сайхан жаргажээ. Ойн нарлаг хаан чөлөөнд нар тоссон цонхтой навцсаар бүрсэн дээвэртэй цэлгэр сайхан байшинд хуулай зурм 2 тунч эв найртай амьдардаг байжээ. Намрын налгар нэгэн өглөө туулай элтлэн босож зурм найзтайгаа зоглох өглөөний ундаа бэлтгэж гарчээ. Орел. Оос. Тэгээд баг зэрэг айлаа. Тарарарара. 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 Хоп. Хоп. Үгүй илдүрээ яалаа. Тарарарара. Тарарарара. Зурмаа, басараа. Өглөөний унд бэлэн болцсон шүү, Зурмаа. Энэ чи ямар гоё өнөр өнөртэй байна. Чи ямар хоол хийж байгаа юм бэ? Гойрол, ус, халиа тэгээд жаахан тостоо нийлээд халиартай бин болно да. Юу? Халиартай бин гинэ. Ямар гоё юм бэ? Халиартай би харж байгаа юм уу? Тийм ээ, тийм. Янцтай байгаа үстэй. Хөө. Тэгвэл би жимсэнд явдаг хэрэг ерөөсөө. Зүйлийн жимсээр зөндөө их чанар хийгээд халиартай бингээ жимсний чанартай цайтай хамт хийдий байж.
Хаа дуугүй халиартай би минь хамтдаа да. Хамтдаа. Халиартай би чинь шарсан мөхтэй янзтай гэж байна шүү дээ. Юу мөөгөнд явдаг хэрэгээ. Заавал эзгүй хойгоор зурм найз нь эргэж ирвэл яаж гэртээ орох вэ? Ихүрэ хаана хийснээ бичээд орчихъя. За. Зурм найз минь. Торхон доогуур төлхүүр би мөөгөнд явлаа. Халиартаа бингээ мөөхтэй би цэг. Заавал. Хин халиартай бингийн үнрүү дээ. Юуны үнэр гэхээр ийм сайхан үнэрддэг байна. Амттай л олоо энэ да. Хаана байгаа юм болоо? Ямар сайхан үнэртэж байна. Туулай зурм хоёрых. Хацгүй юм боллоо. Сайхан хоолоор дайдуулъя гэсэн эзгүй байх ч юм дээ. Таавал энэ хоёр ч удаа ажигддаг юм бол доо. Ч одоо юу вэ? Шүүн бичиг байдаг үлээ. Таавал зүгж үзсэн юм бол доо. Би ямар одоо бичиг үсэг мэддэг биш дээ. За, баавга. Чи чинь туулай зурм хоёртай хамт амьдардаг болоо юу? Аль эсвэл эрүү зурманд захи атгуулах гээ юу? Гүг. Үгүй энэ дахиад уншаад өгөлтөө. Би туулай зурм хоёрын хэлсэн чинь эзгүй байна. Хаалганд энэ захиа байж байх юм. Хээ юу ээ? Чи чинь уншиж чаддгүй байсан юм уу? Уншиж чаддгүй баавга. Бичиг мэддэггүй баавга. За. Одоо байвал чи 3 инчэнд ганцхан дээсэд хайчих шүү. За. Мэдлээ. Заавал энд ч одоо тэгээд юу гэж биччихсэн юм бэ? Яа юу гэж байна? Үгүй. Яна, энэ машинд чинь яасан бэ өглөөш? Одоо яана? Ямар амир юм бэ? Наашра. Гүй энэ машинд ч байж тээ. Тэгэрэж энэ амирын сэрхээс нүн чи баруун тийш харин би зүүн тийш зогтъё. Алив зогтаарай. Баруун зүг. Дaalс. Баавгай. Тэр төгсөж байгаа.
сайхан да. Өнче баага юу да? Ой. Яаж ийнэ баага? Туу сайвинтэй. Юу болсон бэ баага? Орхи сурам. Зурм яасан гэж? Та хоёр чинь арслан доогдод зурм чинь идүүлчихээгүй юм уу? Юу яриад байгаа юм бэ? Зурм жимсэнд явсан шүү дээ. Үнийг л танай байшиг хаалган дээр байсан захаг үлжээд тэгж хэлсэн шүү дээ. Тэгээ чи баруун тийшээ би зүүн тийшээ зугтаа ягсан. Тэнийг үнийг чамаг хуурсан байна. Тэр захаач. Үгүй ясгаач юм бэ? Үнийг яагаад гэж худлаа ярьдаг байна? Хадаартай би. Нэрэ хадаартай би. Түлхүүр торхон дагуур байгаа. Гүүгээрээ нөгөө үнийг чинь хамаг бин идэж дуусгах нь байна штэ. Гүүгээрээ баавгаа гүүгээрээ болохгүй байсан шүү. Юу ч ойлгохгүй байлаа. Хүчээ зурм хадаартай би. Даа итгэхгүй юм байна. Яа, очиж байгаа. Очиж байгаа тайлбарлая. Гүүгээрээ. Хөөе юу болоо туутай. Хадаартай би нөгөө үнийг дараа тайлбарлая. Араас гүүгээрээ. Хөөе баавга юу болоод байгаа юм бэ? За мэдэхгүй. Би энэ хадаартай бэлгэнэ. Юу? Хөөе баавга хүлээгээч. Гэ чинь арслан идүүлчихээгүй билүү хөөе. Юу яриад байгаа юм бэ? За мэдэхгүй очиж байгаа л өчрийг мэдхээч. Юу болсон бэ туутай? Юу болсон бэ хөөе? Туутай, зурма, баавга намайг уучлаарай. Намайг. Ингээд юу болоод байгаа юм бэ? Харин юу болоод байна? Энэ үнэг чинь бүгдийг идчихэж миний хийгээ тавьсан хадаартай бин. Тэр ч үтгий хэл эсгээ тавьсан гурдыг хүртэл идчихсэн байж тээ. Исгсэн гурлаа. Надаас ховдөг амтэн бас хайдаг байх нэ. Үе, баавга чи ер нь бичиг сурахгүй болохгүй байж юу? Яг үнэ. Эртээ урд цагт энэ хорвоо дэлхийд 7 нар гараад гангачиг болж газрын хөрс улайраад улс мөрөн ширгээд ургамал мод хатаад айгам халуун болж амтэн хүн адуу мал харангадаад байд суухын аргагүй гамшиг нүүрлж гинэ.
Ерөнхийхэн аюул нүрэлсэн энэ гамшигаас хэрхэн яаж ангиж ирэх тухайга удтал зөвлөлдөөд. Тэр нутагт харснаа харавдаг, харавснаа ондог, эрхий мэргэн гэж хавтай мэргэн харваж байдгаа гэдгийг олж дуулж гинэ. Ингээд тэд эрхий мэргэнтэй уулзаад ингэж хэллээ. Эрхэм мэргэн харваач та олон биднийг сонсож айл та. Огтор үед гарсан энэ олон нарыг мэргэн харваач танаас өөр хинч харваж устгах чадахгүй гинэ. Та тэднийг устгах ард олон биднийг аюул зовлонгоос аварч өгнө үү гэж гуйж гинэ. Эрхий дээрчтэй, элгэндээ цөстэй, залуу настай, халуун цустай мэргэн харваач үүнийг сонсоод их л бардамдан ингэж хэллээ. 7 нарыг би 7 сумаар нэг харваад онож устгана. Хэрвээ чадахгүй бол эрхий хуруугаа огтлоод эрх хүнээ байгаад харав суудгүй, агдав сиддгүй, харанхуй нүхэнд ичээд үндэс ногоогоор хооллон өл сангаа гаргадаг амьтан болно. Тэгээд би эрх хүний олзуулж явна да. Ингэж ам алдаж андгай тангарыг тавьж гинэ. Тэгээд эрхий мэргэн дорндоос өрнөд хүртлэх огторгуй цуварсан 7 нарыг зүүнээс нь ихнэ харваад онож гарч гинэ. Зургаан нарыг дараалан 6 сумаар устгаад 7 дахь сумаа сумлан сүүлчийн ганц нар руу харавхаар шагаан шившиж угаад харавлаа. Тэгтэл шунган нисэх сумны урдуур хараацай шувуу халин дүүлэн нисчирээд сүүлээ сэт татуулан нисэн бодлоо. Тэр цагаас хойш хараацайн сүүл 2 салаа болчихсон гинэ. Харин өнөөх сүүлчийн нар харваачаа сайгаад баруун уулын загвар барс гээд талд орчихж гин. Эрхий мэргэн харваач хараацай шувууг халахад саад боллоо гэд их л бачимдан мориндоо. Харав гэрээ болохоос өмнө хараацай шувууг гүйцэх ёстой гэж тушаасанд морь эзэндээ. Хэрвээ би хараацай шувууг харав гэрээ болтол хөөгөөд гүйцэхгүй бол хөл мөчийг минь огтлоод хөдөө хээр газар хаяарай. Эрх хүний чимэг эмээлт хүлгээн болоод энхэл түнхэл эзгүй газраар амьдрах болно би. Ингэж ам бардам хандгайлж гинэ. Ингээд тэр хоёр хараацай шувууг хөөгөөд хариугүй гүйцэхийн даваан дээр хараацай шувуу хаашаач хамаагүй хальт болд үсрээд арай гүйцэгдэлгүй зүхтаасаар харуу гэрээ болж хараацай гүйцэлгүй алдж орхижээ. Энэ явдалд уралсан эрхий мэргэн хардсан алаг морныхоо урд 2 хөлийг огтлоод эзгүй хээр хайчхаж гин. Хаягдсан морь энхэл түнхэл эзгүй газраар амьдарсаар урд 2 хөл нь богино алаг дааг болон хувирч гинэ. Эрхий мэргэн өөрөө эрх хүний тангаргийн ёсоор эрхий хуруугаа огтлж хаяад эрх хүнээ байгаад харуу суудгүй, хагдав сиддгүй тарвуулаад эрг нөхөл жороод харанхуй нүхэнд амьдардаг болсон гинэ. Хүүхдүүдээ тарвганы сарвуу 4 хуруутай байдгийн өчир тэрэг нэ. Энэ дэлхийд үлдсэн цорын ганц нар харваачаа сайгаад уулын цагуур орчихсон учраас өдөр шөнө ээлжлэн солигддог болжээ. Эрхий мэргэн харваач тарвуулснаа мартаад өглөө орой нарнаар отож байж нарыг харван даа гэж нүхнээсээ гардаг болсон гинэ. Эрхий мэргэн харваачийн тухай үлгэр ийхүү төгсөж байна. Бардам онгороо зан ямар их балагтай байдгийг үүх төгөөс нь үзэж ухаарч мэдлээ бид. Хичнээн их төгс төгөлдөр авьяас тайж гисэн
дөлгөөн даруу зан далайн их ухаантай явах нь хүний эрхэм дээд эрдэм юм шүү хүүхдүүд минь ээ. Ухаан түүгийн үлгэр. Эрд үрдийн цагт алтан нарыг аягийн чинээ байхад, алиман сарыг алгын чинээ байхад, сүмбэр уулыг дов товцог байхад, сүм далайг шалбааг төдийхэн байхад, эртний манай улсад энэхүү явдал тохиолдсон санжээ. Ухаан мэлэг саруул үг хэлэнцэцэн наран далай хүү гэж байгвинэ. Нэгэн өдөр хүү энэ бие минь өсөж тарнала. Энгүү очлон уудан гэдэг. Эрдэм ухаанаас орё. Эмээл төлөг минь сойлттой байна. Ийм шийдэд хөлгийн жолоог алс нутгийн зүг залжээ. Хүү хол нутгийн дээсийг алхаад удаагүй байтал гуниглан явах нэгэн настай хүн байрлдаг гин. Хай настай минь та амгалан сууж байна уу? Хүү минь эмгэн болсон би энх тунхал байна. Энхэн нутагт минь харин их зовлон учраад байна. 6 жилийн тэртээ зураг шиг нутагт минь харгас нэгэн мангас өмнө зүгээс ирж суугаад өнөр олныг минь их л зовоолоо доо. Олон баатар эрс мангасыг дарахаар мордсон ч эргэж нэгэн ч ирсэнгүй дээ. Хүмүүс мангас арын ууланд биш үү? Аяар яваарай. Алсуур өнгөрхийг хичээгээрэй дээ. Настан минь та бүү зовдоо. Нар дэвсэн сайхан өдөр найрлан суух цаг ирнэ. Өдрийн минь хоол болох гээд өөрөө гүйгээд ирвүү. Хүн соолын минь залгуулахаар хүрээд ирвүү чи. За, жаахан хүүви Лусын хааныхаас хэл хүргэж явнаа. Лусын хаан өмчөө хувааж байна. Хүн бүр хой хүртэх гэж үемэд хүү надаас өөр зарагдах хүнгүй байна. Эрхэм мангас танд адуун сүргээсээ түмийг таслаж хүлгийн мандаа жигүүрт бормороо хишиг хүртээ ингээд хэзээ мордохын хүлээ сууж байна лээ. Хөөчи замза Лусын хаантан хаан суудгийн. За энэ замзаарч шидэж чулуу алдаж гээх үедээ анзаар чимгдаж яваарай. Одоо ингээд ор хөтөж чулуу чинь өөрөө бүргээд өгнө Лусын хаан. Харгис мангас ийхүү ухаан мулгуугаас болж усанд үйж үхжээ. Зузаан аюул нөмөрсөн 6 жил дуусч тааваараа жарган суух 50 цаг ингэж иржээ. 60 хоногийн жаргал болоод 80 хоногийн найр дэлгээд амар сайхандаа ашид жаргав гинэ.